Сайн байцгаана уу үзэгчдээ. Only Woman нэвтрүүлэг хэмээн цааш шинхэн дугаар хүрэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийнхэн дугаараар би Wine and Candle Art Studio сонгосон байгаа. Яагаад энэ газрыг сонгосон бэ гэх юм бол сүүлийн үеийн залуучуудад маань чөлөөт цагаа өнгөрүүлэхийг зөв боловсон өнгөрүүлэх газар том ховор болсон байдаг. Тэгвэл энэ газар нь ямар газар вэ гэдгийг бүгдээрээ хамтдаа орж үзцгээе. За би Wine and Candle Art Studio-д ороод ирчихсэн байна. За тэгэхээр та өөрийгөө болон байгууллага хувийн ажиллагааны талаар үзэгчдээ сайхан танилцуулаач. Сайн байна уу? Их цай гэдэг. Би Wine and Candle Art Studio-гийн үүсгэн байгуулагч. Тэгээ маа дээр хүмүүс болцонгоо лаа хийж цагийг өнгөрөөдөг газар байгаа. За тэгэхээр энд болцохоор ирсэн хүмүүс маань ер нь одоо лаага хийж дуусаад болцоод ер нь хэдэн цагийг энд өнгөрүүлдэг бол ерөнхийдөө маа дээр ирээд яг лаага хийгээд ханаас нь болцоод гарахад ерөнхийдөө 2-3 цаг болдог байгаа. Тэгэхээр бүх насны хүмүүс ирээд болцох боломжтой. Тийм, бүх насны хүмүүс 10 наснаас хөгшин хүмүүс хүртэл ирэх боломжтой. Тийм. 10 нас гэж зааж байгаа нь болохоор ч маах нэг халуун гол нэг лаачи өөрөө халуун юутай харьцдаг. Халуун вакс макстай харьцдаг. Тэгэхээр 10-аас доош насны хүмүүс өөрсдөө асах юм бол аюултай гэдэг утгаар 10-аас дээш нас гэдэг. За тэгвэл та хамгийн анх яг яагаад энэхүү газрыг нээхээр болсон бэ? Яг танд юу нөлөөлсөн бэ? Би өөрөө болохоор ч лаанд аягүй дуртай юм багхгүй юу. Би ерөөхдөө өөртөө зориулж аягүй лаа хийдэг байсан. Эхлээд гаднаас судалдаж авдаг байж сүүлдээ өөрөө яг хийдэг болоод тэгээд тэнгүүтээ яг лаа хийхэд өөрөө амар юм нэг тайвширлыг мэдэрдэг. Тэгээ ерөөхдөө лаа ч юм бол өөрөө хүний аавраг ерөөхдөө нөхдөж штеп бүтэн байлгадаг, бүтэн болгодог тийм. Тэгээд би өөрөө аягүй лаа хийдэг байжгаад тэгэнгүүтээ ингээ хүмүүсийг ч гэсэн ингээ тайвшруулмаар санагдаж байна. Ерөөхдөө хүмүүс ч гэсэн энэ мэдрэмжийг аваасаа гэдэг үүднээс хүн болгон нөгөө нэг хүмүүс ч нөгөө лаа хийж зардаг шүү дээ. Тэгэнгүүт хүн болгон лаа хийгээл авахгүй шүү дээ. Гэртээ юм худалдаж аваад лаа хийгээд авахгүй шүү дээ. Тэгэнгүүтээ ерөөхдөө манай студ дээр ирээд яг лаа хийж үзээд яг тэр тайвшрлын мэдрэмжийг аваасаа, релакс мэдрэмж аваасаа гэсэн дээр ерөөхдөө. Ингээ бас өөрийнхөө мэдрэмжнээс ерөөхдөө бол балаал. Тэгэхээр ер нь лаг хийхэд хамгийн тийм анхаарах зүйл гэж байдгүй. Ерөөхдөө нэг тийм амар анхаарал авах юм байхгүй. Сургалтаа ерөөхдөө би ингээ орчдөг. Тэгээ яг хийж авах явцтай хүн чинь ер нь амар тайвширдаг байхгүй юу? Ерөөхдөө өөр тийшээ өөр юу ч бодохгүй зөвхөн лагаа ямар болох вэ? Тэг ямар хэлбэртэй хийх үү? Ямар өнгө үнэртэй хийх үү? Гэх ерөөхдөө хүн яг лаанда төвлөрөөд бусад яг ертөнцөөс ерөөхдөө гэдэг нь тасардаг гэж хэлж байна. Яг тэрэндээ анхаарад тэнгуү түүний тарих амар амардаг. Яг одоо манай Монголын нийгэмд бол ерөөхдөө амар стресстэй байгаа шүү дээ. Яг гадуур ерөөхдөө бужигнаа ихтэй. Тэнгуүт ерөөхдөө лаа хийхэд бол яг өөрөө өөртөө суугаал ажиллаал яг тэрэндээ анхаарлаа хандуулгууд ерөөхдөө хүний тарих амар их амардаг гэсэн үг. Танай студидтэй ойролцоогоор хэдэн тоо төрлийн загварын лаа одоогоор байгаа вэ? Одоохондоо маад бол ерөөхдөө 30-аас 40 загварын лаа гаргаж байна гэсэн. Тэгээд яг тэрнтэйгээ бас хойлоод хооронд нь бас хойлоод өөр янз янзын хэлбэртэй өстой өөрийнхөө хүснээрээ яаж болно. Уран сэтгэмжээрээ өөрийнхөө хүссэн уран сэтгэмжээр лаа хийж болно гэсэн үг. Тэгэхээр хоёулаа одоо за нөгөө нэг гадуур хормогчоо зүгээд лаагаа хийгээд эхлэх үү? За тэгээ. За яашаа. Эндээс за гурлаа хормогчоо зөөчхөө. За тэгээ. Ерөнхийдөө лааны вакс юун дээр нь тусгаас сэргийлээд, тэн дээр нь тусгаас сэргийлээд хормогч зүйлэгдэг байгаа манайх. За. За хормогчоо зүтэ хэдүүлээ хинээ сонгочихоо. Одоо ерөнхийдөө загварууд нь лааны маань загварууд энд байгаа. Тэгээд загвараа сонгочоод энд хивнүүд нь байгаа. Та яг загваруудаа ингээс харж байна. Би тэр шар шуваа сонгох. Чи тэрийг харсан байсан уу? Орж ирэл шатнууд нь тас. Энэ хөрх юм биш. Наач бол юм тал зөгцсөн. Энэ үнхээр гой классик загварын лаа байна. Аваад ишээс очоо таяа. За. Лаа хийхэд бол ерөөхдөө 100% органик лаа гардаг байгаа. Лаа ерөөхдөө нэг 3 төрлийн ваксаар хийдэг. 3 төрлийн хийдэг. Амтны гаралтай, ургамлын гаралтай, тэг химийн гаралтай гэдэг багхгүй юу. Тэгээд тэгэнгүүт ерөнхийдөө нөгөө үйлдвэрийн нэг дэлгүүрүүдээр зардаг лаанууд байдаг шүү дээ. Тэгээд биднээс ерөнхийдөө химийн гаралтай
лаанууд хийдэг байхгүй юу? Олон тоогоор хийдэг болохоор бид нар болохоор чи яг амьтны гаралтай, ургамлын гаралтай энэ нөгөө тосоор юу яана гэсэн үг. Лагаа хийн гэсэн үг. Тэгээд ингэнгүүт ерөнхийдөө өндөр нь бас яг 100% essential oil лагаа, өнгөнүүд нь бас яг тосон өнгө байгаа. Тэгэхээр яг хүний биед ямар ч сөрөг нөлөө байхгүй 100% органик лагаа хийн гэсэн үг. За тэгэнгүүт тэр болонд өнгөнүүд нь байгаа. Тэгээ өнгөнүүдийн хооронд нь хольж майлаад өөрийнхөө хүссэн өнгийг гаргаж ирж болно. Тэгээд энд бас үнэрнүүд нь байгаа. Essential oil-ууд байгаа. Тэгээ үнэрнүүд нь болохоор ч бас та нар хүссэн үнрээ холиод бас өөрийн гэсэн үнэр гаргаж болно гэсэн үг. Тийм. За энэ болохоор ч яг түүхийд маань түүхийд болох wax маань байгаа. Энд ингээ хайлтсан байгаа. Тэгэнгүүт та хоёрын өөрсдийнхөө юм дээр подносон дээр тавьсан шанагнууд байгааз. Тэндээ яг өөрсдийнхөө хэмжээгээр аваад тэгээ хажууд нь халбаг байгааз тэр халбагаараа үнэр өнгөө хийгээд утгаад тэгэнгүүт энд чимэглэлүүд байгаа юм болд. Чимэглэл болон тэнд калкин цааснууд байгаад тэрийг бас лаанда хэрэглэж болно гэсэн үг. Энэ нас цэцэгнүүд маань яг 100% яг органик цэцэг хатаацсан байгаа. Чимэглэлүүдийг өөрсдийнхөө яг авсан хэвэндээ нааж байна гэсэн үг. Нааж болно. Эсвэл дараа нь гарч ирснийхэн дараа бас наагаад чимэглэж болно гэсэн үг. Янз янзаар хийж болно гэсэн үг. За тэгэхээр энэ цэцэгнүүдээ болохоор яг зүгээр голд нь ингэ шидэд орчих юм бол лаа чи өөрөө нэг зарцсангуудаа голд нь ороод харагдахгүй болно гэсэн үг. Тийм. Тэгэхээр нэг бол хананд нэг бол яг дээд яроолт нь гэсэн үг. Тийм. За тэгэнгүүтээ юугаа хэвээ болохоор чи хамгийн түрүүнд халаах хэрэгтэй. Би энэ темпо тавьсан байгааз. Юу? Тийм. Наад буугаараа ингэж нөгөө хэвээ дотор нь хийхгүйгээр жоохон гаднаас нь ерөөдөө ингэж халаана. Ингэж болчиход ингээд доторх хэвээ ингэж халаана гэсэн. Доторхын доторхын ингэж халаагаад тэгжиж лаа маань ямар ч үүсэвгүй, ямар нэгэн нөлөөгүй гоё үүсэвгүй лаа гарч ирнэ гэсэн үг. Ойролцоогоор хэдэн минут цалаа уу? Үгүй хэдхэн секунд л байна. Хэдхэн секунд ингээл тойруулаад нэг 2 3 удаа тойруулчихад л халчихна. Тэгээ өөрөө энэ нөгөө нэг хэвэн силикон болохоор айгүй хурдан халуун авчдаг. Тэгээ халуунаа барьцдаг байхгүй юу? Тэгэхээр одоо жишээлбэл лаага өнгөөр үржилж хийх юм бол нэг өнгө хутгаж хийчээд тэгээ дараачихаа өнгөө хийхдээ заавал халаах шаардлагагүй гэсэн. За тэгэнгүүтээ лааныхан голыг бас эхлээд хийн хэвэндээ. За тэгэнгүүт би энд яг лааны голнууд тавьсан байгаа. Энд тавьсан байна. Тэгэнгүүт яг хэвнүүд маань яг голдоо цоорхоо байгаа. Тэр цоорхоо голоор нь энд игээ зүг оруулаад тэгэнгүүтээ бүдүүн гол хийх үү, нарийнхан гол хийх үү гэдгийг сонгоод одоо тэр нөгөө нарийнхан хийх байгаа юм чинь нарийнхныг хийчих болно гэсэн үг. Одоо энд жоохон бүдүүн хий байгаа учраас бүдүүн голноос нь хийчих болно гэсэн үг. Тийм. Тэгээд тэгэнгүүт тасдагчуудыг би яг юун дээр нь тавьсан байгаа, подносон дээр нь тавьсан байгаа. Тэгээд дараа нь гарч ирсэн лаага бас өөртөө чимгэлж одоо би биер тавьсан байгаа. Тийм үү? Тэр биерээр дараа нь бодож болно гэсэн үг. Өнгөнүүдээ чимгэлж бодож болно, нүд мүдийг нь яаж болно. Бүтэн бол бодохгүй. Гэхдээ яг нэг чимэглэл хийж зураг зурж байгаа юм шиг бодож болно гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө candle art гэдэг аахгүй юу? Дээр нөгөө зураг морыг зурж болдог болохоор тийм. Тэгээ ерөнхийдөө тэр маань бас лаан дээр нэг зурдаг бодогнод байгаа. Чи шар шуу харъя та. Шар шуу ер нь надад бор өнгөтэй. Үгүй өссөн өнгөөр. Тий. Тэгээд нүд мүдийн өөр өнгөөр хиймээрээ нөө чихийн өөр өнгөөр хиймээрээ нөө тэгж хийж болно. Өнгөнүүд хальж хийж болно. Янз янзаар хийж болно. Өөрсдийнхээ яг урас хэмжээл гэсэн. Одоо тэр калкин цааснуудаараа бас калкин цаасаа болохоор ч энэ нөгөө нэг хямсаагаараа аваад тэгээд тийм тасдагчаар тасдаж агаад тэгээд яг энэ хэвнийхээ яг ингээ хананд нааж өгөх гэсэн үг. Хандаа нааж өгөх. Одоо хайлсан лааны тэр нөгөө wax байгаа шүү дээ. Тэрнийг хийхээс өмнө юм уу? Хийхээс дараа хийхээс өмнө. Тэгэнгүүтээ одоо энд чинь энэ нөгөө плейтин дээр болохоор чинь wax маань 110 градус талчдаг байхгүй юу? Тэгээ ерөөхдөө бол 110 градус байгаа гэсэн. Тэгэнгүүт би яг урд чинь термометр тавьсан байгааз. Тийм байна. Тийм. Термометраараа өөрсдийнхээ шангаанд аваад термометраараа үзнэ гэсэн. Тэгээ ерөөхдөө 80 градус хүрсэн тохиолдолд өнгө өндрөө хийгээд тэгээд силикон хэв рүү гацтгаж болно гэсэн үг. Энийг юунд ашиглах? Тэгээд голоо хийчихэж байгаа шүү дээ. Тэнгүүтээ голоо хийнгүүтээ яг энэ утас чинь болохоор ч нөгөө нэг лааны нөгөө нэг ваксгүйгээр юм уян хатан утас байгаа болохоор шууд утсаар байгаа болохоор тогтохгүй гэсэн үг болтой. Тэнгүүт энийг тогтоохын тулд
Одоо ингэ нөгөө голоо энэ дотроо хийж штэ тий. Эндээ хийж штэ. Ерөнхийдөө голоо бол ингэж хийш шүү. Дээдлэлт нэг юм жоохон үлдээгээд доотлолт нь бас яг иймэрхүү адилхан иймэрхүү жоохон үлдээн гэсэн үг. Тэгэж үлдээгээд юугаа жутгачаад ваксаар жутгачаад яг ингэ тэгнүүлээд яг голыг олоод ингэ татаад ингэ явуулчих гэсэн үг. Яг ингэ голтон. Тэгэх юм бол голчээ ингэ тэгшин зарцгахдаа яг гол нь тэгшин зарцсан гэсэн үг. За тийм. Дараалал хэмжээжсэн үү? Ер нь багцлсан. Тэр хоёлаа хамгийн ихэд голоо хийнэ гэсэн үг шээ. Тийм хамгийн түрүүнд голоо голоо хийгээд халаагаад вакса хийн. Ийм тийм голоо арай нарийнхан гол хийж болно. За тэгээд зүгээр. Ерөнхийдөө энд нь ингээд нөгөө юу атсан баа. Цаалцмаад тэгэнгүүт ингээ хуруугаараа ингээд түлхэнгүүт энэ яг цаалцсан байна. Тэгэнгүүт ийшээ тэгээ зүгээр хийгээл тэгэл сүлээд гаргаад байна гэсэн үг. За голоо. Эсвэл хэзээ ингэж хичээл заалгахтаа санахгүй байна. Харин тийм гоё ингэ дарамт өдрөг болцсон юм шиг гоё мэдвчтэй чинь тийм. Багшаа гэл. Сонирхолтой юм. Чи өнгөө халина гэж бодож байна. Тэгээ зүүнийг л ам. Тэр гоё нэг цайвар өнгөөр хийвэл гоё юм болоо гэж бодох юм хий. Эсвэл нэг гоё тасгарч юм уу? Тасгар гэдэг нь л ахгүй хаа тий. Тийш. Завсрын өнгөөс гоё тий. Ер нь. Би ер нь завсрын өнгө сонирхож. Зөв үү чинь яг. Би бол ингэж л ойлгосон. Би яг нэг хичээл нэг алхмаар нь заалгахгүй бол нэг дор орлон алхам юм заалгангуудаараа дараалын нартаад толгой иргэдэд юм. Энд гэр бүлэрээ ирэл өстой гоё юм. Эсвэл найзуудаараа ирвэл тий. Тэгээд хийсэн бүтээлийн нэгэндээ биелгэлсэн ч бас гоё юм байна. Цагийг гоё дурсамжтай, өөр бүтээлтэй өнгөрүүлэх боломжтой тий. Тэгээд энэ нөгөө нэг яг органик тосоор хийдэг гэсэн шүү дээ. Энэ тос нь их гоё өнгөрдөг юм шүү дээ. Асцэн лаанаас. Энэ яг тас. Жохон хүч чадвар шаардах юм биш үү? Хүчтэй. За одоо хойлооч өнөөдөр лаа их гэж нэлээ юм болох юм дээ. Яг нэг юм хими лабораторид ороод ирсэн юм шиг санагдаад байна. Сонирхолтой. Чи буруу шаардлагатай юм уу? Ингийн зүг байсан юм уу? Мэдгүй. Бидний шаардлагатай. Минийх угаасаа бөөрийнхий болохоор. Одоо багш юу хийж өгөх юм бэ те? Вакса. Хоёул өөрснөө хийх юм. Өөртөө бас явах юм шүү. Вакса юугаар хийх юм? Халбаараа хийх юм уу? Багшаа. Нэг цагаа илүү. Багшаа, таны тусламж гарсан. За энэ голоо зүг тагтаасан байна. Эхлээд одоо юу байхгүй. Эний хамгийн сүлд ваксаа зүтгэж байгаа юм гэсэн. Тийм яг голнуудаа хийж. Тэгээд энийг халаач. Эхлээд эхний түрүүнд та хоёр өнөр өнгөө сонгосноо. Сонгоод багшаа сонгог байгаа юу? За өнөр өнгөө сонгоч. Тэр хооронд энэ вакс юм хийгээд. За би кофений өнөр юм уу? Шоколад. Шоколадны өнөр байгаа. Саны цам цагаан өнөр вакс чинь шар болчихж байгаа юм уу? Ингээ хайлаад юм болчихж байгаа байхгүй. За энд нэг өнгөөр хийх үү? Олон өнгөөр хийх үү? Нэг өнгөөр хийх үү? Чи яагаад нэг өнгөөр хийх гээд байгаа? Уул нь шуу юм чинь тий. Би л өнөрөө сонгосон. Шоколад. Бүгдийг онгойлгоод байна шүү дээ болно. Тэгээ ерөөхдөө бол одоо нөгөө essential яг ойлороо 100 essential ойлороо болохоор жоох хурц өмсөж байгаа. Хурц өмсөж байгаа. Тэгэнгүүт яг ланда орохороо бас нөгөө тостой холилдож байгаа болохоор өндрийн баг зэрэг дарагдана гэсэн. Тэгээд шууд бас өндөр нь өнөртөхгүй дараа нь асаахаар өнөртнө гэсэн үг. Цэнхэр шар шуу байна гэж байх уу? Болно шүү дээ. Эснэрээ өөрийнхөө уран сэтгэмжээр тэгвэл цэнхэр шар шуу. Энэ чинь бас яг өөрөө нөгөө нэг сэтгэж хийж байгаа болохоор бас гоё юм. Тий.
Багшаа нөгөөний ямар хиймээр вэ? Нүдийн ямар хиймээр вэ? Чихийн ямар хиймээр вэ? Яг өөрийнхөө. Минийх бол сонголтгүй бүгд л адилхан өнгөтэй. Чи тэгтээ надгаа ингэж сөөлжлүүлээд бүгдийг ингэж бодож болох юм шүү. Тийм, болно. Багшаа бүдэг ягаан өнгө гарах боломжтой юу? Боломжтой. Одоо энэ чигийн бүдэг ягаан. Өнгөнүүд маань ингээд доороо тунцсан байгаа. Тэрийг сайн ингээд сэлсрээд тэгээд бүдэг өнгө гаргахын тулд цөөхөн туслах хийнэ. Тод өнгө гаргахын тулд арай жоохон илүү олон туслах хийнэ гэсэн үг. Тийм. За одоо нөгөө нэг юуныхаа эхлээд термометраараа хэмжээд үзчих. Градусаа хэмжээд үзчих. За тэгээд дөрчээ дараа нь энэгээр арчаад үзүрэн хэмжиж тавьчих. Наяас ерөөхдөө дээр дэшээ юм тий. Тэгэхээр ерөөхдөө түрдээ юугаа аваад энэгээр үзүрэн арчаад авчих гэсэн үг. За тэнгүүтээ одоо ихний ээлжин та хоёр хэвээ халааж авах уу? За тий. Тиний хурж авахаар. Ерөөхдөө бол аягүй хурдан зарцсан уу? Тий. Хэвээ халааж авахаар чамд бараг 80 градус доош орчин доо. Тас нь өөр ямар ч үнэгүй юм шүү дээ. Тас нь ямар ч үнэргүй. Одоо энийг халахаар чинь үү? Тас маань зүгээр утсан зүгээр. Тийм. Утсан хамаатай. Дотор нь хийхгүй жоохон холоос яг тэгээд тойруулаад. гадны талаас нь гэдэг. Доотлын гадныхын юу аа хэрэггүй. Халаа хэрэггүй зөвхөн батгалтай. За одоо өнөр өнгөө хийгээд эхлээд шууд энэ хоёроо одоо шууд тийш хийх юм уу? Үгүй энэ шангандаа хийгээд өнгөө харна. Энэ ер нь ваксныхаа хэмжээг яаж ийшээгээ тааруулна? Яаж барагцаалах вэ? Яг ингээл дүртэн л хийнэ. Яг энэ хэм. Та ер нь энэ бүх технологи хаанаас вэ? Би өөрөө сургалтанд сажсан юм бас. Дахиад нэг сэгсэрчтэй юм уу? Тийм сэгсрээд доошоо дарж аваад онгоо шүү. Тийм. 3-4 төслийг. За. Тийм. Нэрийн үд чинь natad нэг илүү тус ачихыг гээл. Зүгээр дахиад ингээд чанга чимэх гэхээр 5 6. За тэгээ хутгаад үз. Хөнгөн гарахаар байна уу? Бир халбах байгаа тийм халбах байгаа. За. Зэн надад гараагүй байна тийм. Тийм ээ арай яваад байна. Ингээд шууд халбах үлдээчих болох. Үлдээчих болно Тэгэхээр ягааны хоёрын сэгсрэх юм байна да. Над чинь доороо нөгөө өнгөнүүд нь тунчаад дан тасараад өнгөн сайн гарах байх шүү. Энэ одоо өнгөн орж байна тийм. Тэгээ энэ яг гоё хөнгө гарчлаа. Одоо өндрөө ер нь хэрэг хийх үү? Өндрөө ерөөхдөө бас нэг 3-4 туслах хийх болно. Хаа хийж байгаа юм шиг ингэж та бол бас нэг 5-6 хийж болно гэсэн үг. 5-6 туслах. Энийг сэгсрэх зөөлөн наад чи сэгсрэх шаардлагагүй. Тэр чигээр яг уу. Essential байлаа. Цэнхэр болох юм бол. Тэгэхээр наатнасаа юу арай бодгоо. Шинэ өнөртөж байна уу? Өнөртөж байна. Энэ өнөртөж байна. Өнөртөж байна уу? Шоколад өнөртөж байна. За одоо тэгэхээр эшигээ шууд хийн тий. Одоо ерөөдөө чимэглэл хийхгүйгээ дараа нь чимэглэхгүй тий хийчээд дээр нь ардаас нь гоё цэцэг тавьчих гэж бодож байна. Дээрээс нэг юм хэлэхэд одоо энэ нөгөө нэг хивнүүд маань дандаа ингэж нөгөө дээш харангууд энэ дандаа дээд тал нь шүү. Ёроолын дээд тал нь ингэж уруу хардаг байхгүй юу? Тийм. Тэгэхээр ерөөдөө өнгө мөнгө бодолцож ихдээ дандаа энэ уруу тал нь ёроолын дандаа дээд тал нь тийм. Тэгэхгүй бол доор нь ягаан өнгө гарч ирсэн. Дээр нь ягаан өнгө гарч ирсэн. Хүмүүс аягүй тэгж андуурдаг. Дараа нь хичээ буруу харчлаа штэ өнгөнүүд маань гэ яг тэгдэж шүү. За дараа нь цэцгээр гоч хэлчих. Дүүрггүй юм бүү. Дүүргэн. Бүрээ. Дүүргээ. За. Тэгээ жоохон байж байгаа дахиад дээрээс нь жоохон нэмчих. Би шууд дүүргэсэн буруу байсан уу? Зөв. Цэцгээ дараа нь чимэглэх юм одоо юу ах вэ? Хүснэ үү? Гарч ирэхээр нь цэцгээрээ чимэглэж байгаа. Одоо яг энэ дотор орчих юм бол ерөөхдөө лааны вакстаа хойлтоод өнгө нь харагддаг. Дараа нь чимэглэж яах шээ. За тийм. Тэгвэл тэгэхээр жоохон дүүр хөдөлтөнд болохоор.
За одоо лааныхан голыг яачих. Бидэг авч болох уу? За. Тавьж шууд муу болох гэдэг шиг. За. За За одоо лааныхан голын төмрийг хийн. би чигээ харуулах гэж доошоо байна. Өөд өгснээр. Ерөнхийдөө бол доошоо оруулаад яатсан шилнэ. Чи ямар хурдан хийгээд байна? Өнгө гаргах гад нийлээ орчих шиг боллоо тийм. Яг энэ тийм жижиг хэсэг рүү оруулаад тэгвэл ингээ орооч. Бишээ барьж агаад. За. За яг гол тогтцсон гэсэн. За одоо ерөнхийдөө зарцгаах хүлээн. Хэдэн минутын дараа зарцгаах уу? За ерөнхийдөө бол нэг цаг гарan бол тий. Одоо тийшээ зарцаах юм би аваач тийч. За ер нь ингэж бэлэн болгочоо шууд хөрөгч рүү аваач хийвэл болох уу? Тий, хөрөгчөнд аваач чигээ тэгээ зарцаач. Гэтэ хөрөгчөнд бас удааж болохгүй гэх юм бол дараа нь хагарах магадaltaй байна. Тий. Тэгэхээр ерөнхийдөө нэг 30 минутаас нэг цагийн хооронд хэвнээсээ хамаарат хийдэг байгаа. Гэрийнх нь нөхцөл гэртээ хийж байгаа тохиолдолд бол ерөнхийдөө нэг хонолцоход болно гэсэн. Тий. Тий. Яг энэ урлан дээр болохоор ч яг хөрөгчөнд хийгээд 30 минутаас нэг цаг болох тийм. Тэр хоорондоо та хоёр маань ингээ болцоод цугаараа одоо би чиз платрыг аваад ирнэ. Багшаа. Тэгээд энэ одоо жишээлх юм бол жаргалын шар шувуу байгаа шүү дээ. Одоо энэ доотлыг зөвхөн яг энэ сууж байгаа хэсгийг нь өнгө оруулах гэвэл яах вэ? Өнгө оруулах гэх юм бол эхлээд одоо энэ уруу харцмаа шүү дээ. Тэр чинь эхлээд доотлын шар шувуугаа хийгээд зарцаачин. Байлгаж байгаа жоохон зарцаагаад зарцсныхан дараа хойноос нэг сарныхан өнгийг өөр өнгөөр дахиад хийж болно гэсэн үг. Тийм. Ямар тэгэхээр шингэлэх вэ? Ягаан чихийг ягаан цэцэг сонгондоо. Хэр чин яан дээр ягаан. Гоёо. Яг мэдрээд байна. За яг дээдл нэг жоохон зарцаад эхлэн би тийшээ хөрөгчөндөө очиж. Энэ минь бол гоё л харагдах юм байна. Энэ илүү гарчлаа шүү дээ. Миний хас илүү гарцсан. Энийг яах вэ? Ахиж халлаагаад өөр лаа хийх аа. Би гэтээ юу яадаг гэж юм. Лага тэр чигээр нь ягаан өнгөтэй биш. Орой эсхийг юм чи юм доотлын эсхийг нь цагаанаар ингээ уусгадаг гэж бодлоо. Тийм байна. Тэмээд Уус бол гоё уус авах тий. Гэтэ миний хаяр гоё юм шүү дээ. Чинь хоёлоо солилцож үзэх үү? Би ихтэй өөрийнхөө хоёр сонирхдаггүй ах юм. Вау, чинийх бүр аим гоё мөрчсөн. Өнөртөө бас чинийх бүр маш зөөлөн өнөрч. Чинийх ямар өнөртэй илээ? Би хараад. Мин тийм болов. Тийм. Гоё юмртай. Энэ нэг орчноос шалтгаалаад ч юм уу нэг юм тайван болоод байгаа юм. Лаа хийхээр хүн тайвширдаг гэсэн яг үнэн хатуу. Бас хөөрхөн сонголттой вайн эсвэл жуус. Чи яаж чимэл хийе гэж бодож байна? Би болохоор энаараа энэ шар шувууч нь далавчтай штэ. Далавчнуудын гоё өөр өнгөөр будаад. Уг нь харталт нь уран дээр нэг цэцэг өрүүлчихье гэж бодсноо. Арай их юм шиг. Гоё. Чинийх цэнхэр өнгөтэй юм чинь мөнгөлөг гоё байх хаа. Мөнгөлгөөр чим юм гэж би бодож байна. Ер нь айлт шар шувуу байх сайн гэдэг юм билээ. Тэгээ одоо нүуний өдөртөө шар шувуу байдаг штэ. Гэрийнхэн хаалгаар оронгууд шууд ингээд өөдөөс нь хараалаад үлгцэн байх юм бол тэр айл руу муу юм орохгүй муу юмас хамгаалдаг гэж асууж байна лээ. Манайх яг ийм оронгууд яг энэ өөдөөс юм шар шувуу ингээд өгдөө ш. Тийм үү. Би ер нь шар шувуунд яагаад ч юм дуртай ш. Жохон багасаа л шар шувуу гаргах. Чи тэгвэл хурдан сонгосон байх нь аргагүй л юм байна. Амар хурдан сонгосон ш. Яг ингээд найзуудаар ирэх юм бол гоё юм яриад хоорондоо хөвчлөлтөл тэгээл маяг хасуудаас их гоё. Тийм дөнгөж гоё шинээр эхэлж байгаа хасууд байдаг шүү дээ. Заавал шинээр гэлцчихгүй ер нь гоё. Цагийг гоё өөр бүтээлтэй досомжтой өнгөрүүлэх гэх юм бол хайлт. Тэгээл хотын ийм хөөрхөн өнцөг болон бүрт манай Улаанбаатар хот ч бас гоё хас.
Өнцөг болон бүрт нэг жижиг хөөрхөн газруудтай тэгээл тэндээ ийм оршихуйдаа ийм гоё тайван. Тэгээл хоорондоо бас ийм нандин харилцаа үүсгэх боломж нөхцөлийн бүрдүүлж байна гэдэг чинь бас гоё. Чи ер нь лааны талаар хэр мэдхүү? Лаа юу? Лаа чинь тэгээд нөгөө ийм орчныхоо бас энергийг цэмэрлдэг гэдэг талаас нь л тийм байна. Тийм би бас яг тийм. Ер нь ингээд хараад тахад иргэн тайрны хүмүүс ч юм уу тийм австаар ажиллаж байгаа хүмүүс ингээд байнга хажуудаа лаа асаацсан байдаг шүү дээ. Тийм. Тэгээ би яг яагаад ингээд лаа асаач нэг гингот муу юмнаас хамгаалдаг, муу энергиээс хамгаалдаг, хэрүүл амнаас хамгаалдаг тэгээд идэг. Тэгээ энэ гоё үнэртэй лаад бас гэх юм бол нэг тайвшраад гоё. Ер нь тэгээд нөгөө эцэгтэй нар чинь бас гэр эцэгтэй нар ялангуяа гэртээ ийм гоё үнэртүүлэхийг хүсдэг шүү дээ. Тэгээд гоё үнэртэн хаана байна яах вэ гэхэл ингээл би бинээсээ асуугаал байдаг шүү дээ. Тэгэнгүүт ийм өөрөө гоёлаагаа асаагаад бас гоё жилэрч юм байна. Тэгээд үнэр нь бас дээрээс нь гэрийг бас гоё үнэртүүлчихнэ гэхээр давхар ер нь гоё юм байна тий. Өстө гоё газар шилээ. За лаа маань гоёлаа болоосэй. Тал нь гоё гарч ирээсэй. Надад бол хамгийн их таалагдж байгаа нэг зүйл нь бүх юм нь органик гэдэг нь гоё. Тийм ээ тий. Зурхамлын. Энэ тос мосон ч гэсэндээ бүр ямар ч үнэр байхгүй тэгээд гоё хийсэн. Тэгээ нөгөө дэлгүүр мэлгүүрээс авахаар яг багш хэлдэг нөгөө химийн ярилцлагатай гэдэг штэ. Нэг л тэмэг сонь ухаарсан сав мавар шиг үнэртэй хэлдэг штэ. Тэгэнгүүт эднээс бол ингээд юм гоё. Тос нь өөрөө органик. Тэгэнгүүтаа тос энэ нөгөө нэг үнэрлүүлэгч нь үнэр нь болсон гоё. Чи ихтэй юм олон үнэр дундаас яаж тэм гоёыг нь олж авч чадваа. Би бүр өстө үнэрлээлээс. Би чи анхнаасаа ерөн шоколад кофений өнөр дотор болохоор шууд бодсон лээсэн л та. Гэтэ бас яг чинийхийг үнэрсэн чинь тийм үнэртэй басны юм шиг үнэр гоё чинь. Тийм байна. Тэгэл дараа ирвэл ерөн төрөл төрөлсөн л хийж үзэхэр юм байна. Гэртээ ингээ хийгээ сурчих юм бол бас эдийн засгийн хувьд ч гэсэн юм хэлттэй байна шүү дээ. Гадуур лаа. Нэлийн үнэтэй байдаг шүү дээ. Тийм лаач гэсэн үнэтэй. Тэг хоёулаа явжлагаа хөрчөндөө их үү? Чинийх баргалт минийх болов. Би ч удаан байсан болов. Гэтэ минийх яриа дүүрээгүй болов. Бүр нэлээд дүүргсэн шүү дээ. Дагуулаад би хийж. Ой. Би жоохон фейлдчихв. Би арай л тод төлөвчлээ. Гой намар олж байгаа болохоор намрын өнгө оруулаад шар цэцгээр, бор цэцгээр чимэглэнэ. Би энэ шингэнээс нийцүүл яа гэв. Дахиад халаагаад хийчихвэл яах вэ? Халаахгүй. Жоохон хөрвөл халаагаад хийчих жолно бид итгэжсэн шүү. Тийм үү. Яа ийм биш. Мөх олж хахаа. Халаах уу? За тий. Суугаад байдаг нас. Багш нь юм уу? Нүдэ энэ. За одоо чи Сулаатра та хоёрыг эдээсэж харна. Тэгээ лагийн зарцаагаад юм. Багш дандаа тэнэс хичээл авч иж болох уу? Болно штэ. Өдрө болгоо ирж болох уу гэд. Ирж төрсө өдрөө тэмдэглэж болно. Нэрээ бас гоё содон санаа юм тий. Манх ерөөхдөө бол 1-7 хоног багт амжтай ширээтэй байгаа. Тийм. Тэгэхээр ерөөхдөө нэг 7-уулаа ч юм уу те 5-6-уулаа ирж төрсө өдрөө тэмдэглэмээр санагдаад магаад ирж төрсө өдрөө гэж хэлсэн. Гоё. Хүүхдүүд нь төрсө өдөр бас яад шүү дээ. Их болд шүү дээ маа дээр. Тийм. Хүүхдүүд бол божигнал нэг. Тийм божигналдаа л энийг өрш чинь. Тийм. Тэгж яаж болно. За бид хоёрын лайк чинь аваа авчир. За тэгээд начны лаа жоохон дутуу ийм дээгүүрээ ийм байхад болох багш аа. Болно зүгээр.
Амттай. Стагой болцооны газар тий. Би яг энэ газрыг мартахгүй хаа. Энэ газрыг мартахгүй баш энэ биш. Энэ дурсамжийг мартахгүй. Дурсамж яг тэгэхэд хадгалагдаад үлддэг тий. Яг эгэлж ирийн л нэг өдрүүдээс гадна яг ямар нэгэн өөр юм хийсэн өдрүүд бол яг тэгэл ирчигтэй хадгалагдаад хүний санаа хойд. Би яг өнөөдрийнхөө дугаарыг зөв газар сонгож байна. Үнэхээр гоё хэрэгтэй газар. За ландад ирсэн шүү. Вау. За. Яа. За миний классик лаа. За. Би зөв хурдан л нээж үзмэрсэн. Харин Одоо яаж би өөрөө ингээл байнгалаа хийдэг мөртлөө яг ингээл өөрөө яг юу гарч ирэх юм мэдээд байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө яг хийх болгондоо яг ингээд задлах мөч нь амар гоё санагдаа. Юу гарч ирэх бол ямар юм гарч ирсэн бол тэнийж хийсэн чимэгэл ямар болсон бол тий. Яг адилхан хിവэрээ хийж байгаа юм. гоё л хасан байгаасаа өөсөөгөө. Би айлыг завцуу. За тэгээд тайруулаад ингээд жоохон завсар гаргаж. Тийм, завсар гаргач. Тэгээ одоо эргүүлнэ. Би туслая та хоёр. За. За одоо энэ хоёр талаас нь. За. Бүтэн эргүүлэх юм одоо. Эргүүлнэ. Миний хүссэн яган гарсан байна. Чөлтэй багш. За дээрс нарч. Би тэгэхээр дөрөв. Вау. За тийш. Нараа. Харагдаж байна уу? Бол нөгөө гүйцэд. Яг миний гой дуртай baby pink гарсан байна. Татараа би доороос нь төсөж юм. Вау! Ямар гоё юм бэ? Чиний гаргаж хасаа гоё чинь айгүй гоё байгаа. Гоё яхан байгаа. Тийм ээ. Юу ямар гоё юм бэ? Гэтэ хоёул анх удаа хийсэн сайн хийсэн юм шүү. Тийм байна. Миний дээр бол өөсөв нэг харагдахгүй байна. Эмээх ч их салга. Арай царилэг. Яа. Хивээсэн халаасан байна та хоёр. Тийм байна. Тэгэхээр өөсөөгөө гарч ирдэг. Одоо тэгээд лага хасаад чадахгүй нандинаад хоёул. Яана. Өө энэ ч декор болол. Тэр декороор л байлгая тий. За. Одоо энэ нөгөө нэг лааныхаа доор илүү гарсан утаснуудаа тастаж аав. За. Минийх ёроолн жоохон л бач. Би нөгөө дутуу хийсэн шүү дээ. За. Энийг одоо хэр урт хэмжээтэй байлгүй. Тэгэл одоо та хоёр өөрсдөө ингэж дээдлийн ингэж уйж мойж гоё чимгэлмээрээ уйл чимгэлж болно. Тэгэхээр шууд яг дөнгөж ингээл нэг жоохон ингэж уйвал гоё юм байна тий. Хоёлоо уйчих уу. Чиний дээдх нь болохоор арай л богинох юм байна тий чиний. Ингэж байгаа одоо ингээд уйж байгаа даа. Ийм болох болно. Вау. Гайхалтай. За тийм нэг нөгөө утас байгаа. Энэ утсаар одоо таага ингээд нэг тариулаад ч юм уу тийм дээрээсээ яаж хиймээр та хоёр өөрсдийнхээ яалкийг ерөөхдөө яалк ч юм уу планы чинь. Доор нь л ингэж орж ирэх юм шиг юм. Тэгвэл яг доорлолт нь таарахад та хоёр нөгөө нэг юугаар будах болоо. Тийм шүү дээ. Таг мартсан явж. Чимэглээ. Вау, ямар гоё юм бэ гэж шууд мартсан биш. Гэтэ гоё юм байна. Өөрийн гараар. Би баг чимэглэх хэрэг байгаа юм. Харин тийм. Чимэглэлтгүй гоё юм тий. Гэтэ хоёлаа чимэглэхээ өтгөө. За Ямар юм бодох вэ? За би шууд цэцэг тавина. Би ингээ яг энэ нөгөө нэг сууж байгаа суудал дээр юм цэцгээр ингээд хариулж болох юм шүү. Даурна. Цав яах вэ? Тий. За одоо жоохон нийгэм нэлээ стресстэй байгаа болохоор би баг ч гэсэн ерөөхдөө хүмүүсийн стрессийг жоохон тайлж тайлах хувь нэмэр оруулъя гэж бодоод ерөөхдөө энэ газар нээсэн байгаа. Ер нь тэгээд орчин үеийн хүмүүс хөшин залгууг гэлтгүүл стресс айлгуулах зөв аргаар юм тайлахыг илүү эрхэмлдэг болсон юм шиг л байна. Тийм. Ерөөхдөө гадар нөгөө хүмүүс стрессээ тайлах гэж суудаг шүү дээ. Тэнгүүд хүмүүс өөрийн мэдлэхгүй яг юм нэг хажууд нь ингээ хүний яриа сонсогдохгүй ч гэсэн яг тэр чимээнд нь хүний тарих амир ядардаг байхгүй юу? Тэгээд тэгэнгүүт яг энд орж ирэхээр болохоор ч өөр ямар нэгэн тийм хажууд хүмүүс яриад байгаа ямар нэгэн чимээ байхгүй. Яг чив чимээгүй орчинд
ингэж лаг хийж суугаад тэгэхээр ерөөхдөө тарих амар амардаг гэсэн үг. Тийм. Тэгвэл яг ийм гоё газар хайж байгаа үзэгчдэд маань бас хэрэгтэй байх шүү дээ. Яг тогтоогоо даваарай. Хаягийг хэлээрэй. Facebook хот нь болохоор Wine and Candle Art Studio гэсэн тийм. Студио гэж байгаа. Тийм. Чи болцсон мó? Болцсон ямар вэ? Хардаа. Одоо ингээд заашаа 15,000-аар зарна. Наач амар артлаг харагдаж шин. Одоо энэ ноутинг нь хийвэл бүр гоё болно тийм. Гэтэ ер нь аливаа зүйлийг хийхэд бас гаднаа хуут нэлээд их нөлөөтэй гэж санагддаг шин. Тийм. Хуут мотноод ерөөхдөө юм жижиг сажиг декоруудаас айгүйх. Гоё эзэмж оруулдаг шүү. Би нэг одоо хараад нөхөртөө шууд бэлгэлнэ. Тэр шар шоугөрстэй хөөрхөн болж байна. Тэгээд энийг ингээд хийгээд сууснараа бас надад нэг мэдрэж байгаа зүйл нь гоо зүй мэдрэмж бас их өндөр болох юм шиг санагдаж байна. Ялангуяа ийм охтууд бас хөрхөн найзуудаараа ирээд суувал ингээд өөрөөсөө гоо зүй мэдрэмжийг хөгжүүлэнгээ давхар ингээд лайгээс орчин стрессээ тайлна. Янз л гоё ач холбогдолтой шүү. Тэгээ шинэ юм сурж байгаа, гоё мэдлэгтэй болж байгаа. Ер нь том баг гэлтгүй хүн тодорхой хэмжээнд мэдлэгээ бас дэвшүүлж ирсэн зүгээр тий. Заавал оюун ухаанаараа мэдлэгээ биш. Бас өөрийнхөө биеэр гар урлаар ч юм бас дэвшүүлж ирсэн өнөөтэй юм бол гэж боддог ч гэсэн. Ялангуяа эмэгтэй хүмүүс юмд дүүтэй ч юм уу тий. Тэгээд эмэгтэй хүн чинь өөрөө юм жижигхэн чамин чимэглэр юм игээд ирэхээр нэг өөрийнх нь энерги сэргдэг эмэгтэйлэг мэдрэмжүүд нь бас өгсдөг юм шүү дээ. Тий. Танаар ирж байгаа хүмүүс бас их гоё сэтгэл өндөртөө гардаг баг. Тэгдэж штэ хүмүүс чинь бит хоёр шиг. Хаяа зарим хүмүүс ч бүр амар ууралцсан орж ирнэ. Хүмүүсээс юунд ороод ирвэ? Юунд аваад нөгөө хүмүүс ингэ нөөрөн штэ тий. Өөрч ингээс нөгөө ихч дөөс мөс янз янзын хүмүүс ингээс нөгөө дагуулж орж ирдэг байхгүй юу? Цуг болцгож явъя гээл. Тэгээл гарахтаас та хүүе ямар гоё юм бэ? Ста танаад чинь дахиж ирээ. Энийгэл ста гоё энерги сэргийчлээ гэж яаж. Амар гоё тайвшраал бүгдээрээ энийгэл талархаад гардаг тий. Жохон сонь байна. Үгүй ээ. Энэ талаас нь дахиад нэг гараад ирв. Энэ талдаа юу? Аха, яг над дээрээс нь өмсөн дээрээс нь тий. Гэтэ би бас багшийн хүмүүс бодсон л та сая юм хийж явахдаа одоо ингэ танаар үйлчлүүлээд гарч байгаа хүмүүс аа штэ. Тэгэхээр та тэр хүмүүс ингэ хүн баярлалаа гарна гэдэг чинь өөрийгөө баярлуулсан шиг хэмжээ. Тийм гоё сэтгэлтэй үнэтэй болоо. Тийм. Би бол байнга дийдэн шүү дээ. Ерөнхийдөө энийгэл гарч байгаа хүмүүсээ хараад өөрөө баясаал суугаад байна. Тийм. Яа, өстой баярлсан байна шүү дээ. За. Энийг болохоор уцаараа бонд. Тийм аха. Handmade. Стол handmade юм да тий. Өөртөөхөө гараалаа хийж үздэг юм байна. Би бүр хэдэн жилийн өмнөөс секретар ахт ингэж лаа хийж сурах юмсан гэж өндөө бодсон байхгүй юу. Тэгсэн чи одоо л нэг бодсон бодол маань биелж байна. Харин тийм дээрээс нь ерөнхийдөө лаа байнга явж ивэл ямар нэг аавра ерөөсөө гэмтдэггүй шүү дээ. Тийм болохоор тийм гэртээ мэртээ асаахад өөрөө хийгээд сурчих юм бол өөрийнхөө лаг хийгээл. Ер нь тэгээд бас хараад ангууд олон нийтэд хайрцаг хүмүүс хөвшлийн ширээн дээрээ ч юм офис дээр ингэж лаа асаацсан гэдэг юм тийм харахгүй. Тийм. Тэгдэг бас эмнэлгийн байгууллагаас айгүй их нэг юмч нар чинь ширээн дээр айгүй их лаа асааж тавьдаг. Офис дээр бас айгүй их байдаг. Тэгээ манай дээр бас ерөөхдөө байгууллагаараа яг нэг юм сэтгэлзэн сургалт хүмүүс авдаг шүү дээ тийм. Тийм үеэр бас манай дээр ирдэг. Эхлээд лагаа хийж ханаас нь нөгөө сэтгэл зүйн зөвлөгөө аваад энэ сэтгэл зүйч тэгээд цуг ирээд тэгээд бас байгуулгын хүмүүс бас тэгэж хэрдэг байгаа. Тэгэхээр бас нэлээд буянтай газар их шүү. Харин би өөрөө яг тэрэндээ баясаа сууж идэв шүү. Тэгэхээр гой хүмүүсээр үйлчлүүлээд гой одоо лаа хийгээд өндөө ер нь сайн зүйлийг хийж ингэж би харж байна л да. Тэр энэ газрыг нэрч гисэн
нэлээд гоё байх. Хараа тийм боломж байдаг шүү. Хүмүүс энерги нь ямар гоё орж ирэнгүүтээ хөөх ямар гоё дулаахан газар вэ гэхэд. Тэ нэг юм сөрөг зүйл ярихааргүй орчин байгаа зү. Тийм. Гадуур ингээл тэ ямар нэгэн газар ингээл сууж муугаал ингээр чинь эерэг сөрөг зөндөл болон ховч ингээл янз янзын асуудлууд тавтгалдаг шүү. Тийм гот энд орж ирэнгүүт ерөөсө сөрөг зүйл ярьсангүй битээр дандаа гоё эерэг дурсамжаа ярьсаар гал тарсан. Яг зөв. Яа үзэгчтэй. Нэг хартаа миний хамгийн анхны хараад хийж үзхийг хүссэн шар шоу маань энэ байна. За тэгвэл миний өөрийн гараар орлсон үзэсгэлэн шар шоу маань энэ байна. Энэ ингээ хүүхдэн шүү заяа ингээ эн чинь бол өвдөд. Одоо юм Үүнээс холбоотой гэдэг. шар шоу хүртэл юм болсон шүү. Жаргал танилцуулсан юм чинь би ч гэсэн өөрийгөө танилцуулчих тийм үү? За, миний хамгийн анхны харсан лоо бол энэ. За, яагаад энэ лаг сонгосон бэ гэх юм бол за, юм болон дээр зохицохоор гой декор маягаар ашиглах боломжтой гэж харсан. За, тэр дээрээс гой классик загвартай. Би нэмнэх илүү дутуу юмгүй юм классик загварыг юм илүү сонирхдаг болохоор энэ лаг сонгосон. За, харин миний хийсэн лаг гэх юм бол энэ центраа би өөрөө юм бүдэг ягаан өнгөнд дуртай болохоор бүдэг ягаан өнгийг сонгосон. За, тэгээд ер нь бол ерөөсөө алдаа гаргаагүй юм шиг өөсөв ер нь бол харагдахгүй байна миний хийсэн ланд. За тэгээд гоё чимэглэл маягаар энэ гоё одоо энийг өвсийг чимсэн байгаа. Өвсөр чимсэн байгаа. За баярлалаа. Баярлалаа. Ирсэнд баярлалаа. Баярлалаа агшаа. За тэгэхээр нэг өдрийг хамт өнгөрүүлсэн багштай маш их баярлалаа. Бас энэ гоё гар чимэглэл болон хоёрыг ийм гоё арчтай газар хөрөлцөн ирүүлж хүлээн авсанд танд маш их баярлалаа агшаа. Та хоёрыг зорж ирсэнд би бас маш их баярлж байна. Тэгээ өстой гоё өөрсдийнхөө уран сэтгэлээр өстой гоё лаанууд хийлээ. Намайг зориод ирсэнд баярлалаа. Тэгээд таны цаашдын ажлын уран бүтээлд амжилтыг хүсье. Баярлалаа. Та нарт ч гэсэн амжилт хүсье. За Бүгдээ ажилд амжилт хүсье. баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр өнөөдрийн маань дугаар энэ хүрээд өндөрлж ийн үзэгчтэй өнөөдрийнхээ дугаарыг Wine and Candle Art Studios та бүхэндээ хүргэлээ. Дараагийн цоо шинэхэн дугаараар уулзалтлаа. Түр баяртай. Баярлалаа.